Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Клиник сэтгэл зүйч Хонгор Зул байна. Өнөөдөр та бүхэндээ аз жаргалтай амьдралын жорс гэдэг сэдвээр зөвлөгөө хүргэх гэж байна. Тэгэхээр та ямар ч үед аз жаргалтай амьдрч чадна гэдэгт итгэдэг үү? Тэгвэл аз жаргал гэж юу юм бэ гэдгийг Штайн болон Букнер тодорхойлохдоо өөрийнхөө амьдралд өөртөө болон бусдад сэтгэл ханамжтай байхаас гадна тааламжтай байхыг хэлнэ гэж тодорхойлжээ. Тэгвэл биднийг аз жаргалгүй байхад нөлөөлдөг хоёр хүчин зүйл байдаг гэж үздэн байна. За нэгдүгээрт юу байдаг вэ гэхээр ямар нэгэн сайхан зүйлд ирээдүйд тохиолдох юм шиг байнга хүлээх. За энэ хүсэн хүлээлтэнд хүрэхгүй байгаад ирэхээр сэтгэлээр унах, за урам хугарч эхэлдэг байна. За тухайлах юм бол корона байхгүй л болчих юм бол амьдрал сайхан болох юм шиг санагдах. Ямар нэгэн байдлаар байртай юм уу, машинтай болчихвол, за сургуулаа сайн төгсчихвэл, ажилд орчихвол, гэр бүлтэй болчихвол, үр хүүхэдтэй болчихвол амьдрал сайхан болно гэж бодоод за энэ төсөөлөлтөд хүрч чадахгүй байх тохиолдолд сэтгэл ханамжгүй байх, за урам хугарах зэрэг асуудлууд бий болдгоо гэсэн үг. За тэгэхээр бид дийлэнхтэй болохоор ямар нэгэн байдлаар мөнгөтэй байх юм бол мөнгөтэй орлоготой баян болчихвол юм бол аз жаргалтай болчих юм шиг санагддаг. Гэхдээ аз жаргалтай байх хэсэг нь бидний орлогын хэмжээтэй ерөөсө холбоогүй байдгаа гэдгийг судалгаагаар гаргасан байдаг. Үргүй бол баян, өвчнгүй бол жаргал гэдэг Монголын сайхан үг байдаг шүү дээ. Хоёрдугаарт ямар нэгэн муу зүйл болох гэж байгаа юм шиг үргэлж санагдах. За бидний хэлдгээр муу ёрлох, муу амлах, муу зөгнөх гэх мэт. За тухайлах юм бол корона тусаал өгчих гээд байгаа юм шиг санагдах. Эсвэл цагаан хил ам тусах гэж байгаа юм шиг, ажил үйлс нь үргэлж бүтлгүүтэх гэж байгаа юм шиг, эсвэл аваар усалд ороод унаж бэртэх гэж байгаа юм шиг санагдах. За түүнчлэн сэтгэл хөдлөлийн чадамж буюу сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаа доголдох үед за сэтгэлээр унах, сэтгэлээр гутрах, сэтгэл санаа зовних, үүнээсээ болоод ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болох, дургүй болох, ямар нэгэн мотивацгүй болох, эрч хүчгүй болох, амьдрах утга учиргүй мэт санагдах. За амьдрах итгэл найдвараа алдах, улмаар амиа хорлох талаар бодох гэх мэтлэн болдгоо гэсэн. За тэгвэл аз жаргалтай хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэхээр аз жаргалтай хүмүүс нь урам зоригтой, итгэл найдвартай, амьдралдаа тааламжтай, сэтгэл ханамжтай хүмүүсийг хэлдэг. За энэ хүмүүс маань жижиг зүйлээс ч гэсэндээ амьдралын баяр цэнгэлийг авч чаддаг байгаа. Тэгэхээр аз жаргалыг бид нар гадаад хүчин зүйлээс гэхээс илүүтэй дотроосоо мэдэрдэг. Дотоод хүчин зүйлээс энэ маань шалтгаалдаг гэсэн. За үүнд юу байдаг вэ гэхээр өөртөө итгэх итгэл. За өөрийн хяналт, өөрийгөө хянаж зохицуулах, өөдрөг үзэл, түүнчлэн экстраверт шинж чанар ордгоо гэж. За судалгаагаар мөн юу гэж үздэн байдаг вэ гэхээр экстраверт хүмүүс интроверт хүмүүсийг бодох юм бол илүү аз жаргалтай байдгаа гэсэн судалгаа байдаг байна. За тэгвэл аз жаргалыг бид нэр тэгвэл хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг зөвлөгөө хүргэе. За нийгмийн сүлжээ ихтэй хүмүүс нь илүү аз жаргалтай байдгаа гэж үздэн байна. Мэдээж хэрэг бидний хувьд ганцаараа байх цаг мөч хугацаа хэрэгтэй байдаг ч гэсэндээ олон хүрээлэлтэй байх нь бидний сэтгэл санааны байдалд эргээр нөлөөлдгөө. За хоёрдугаарт өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун байх нь маш чухал. Тэгэхээр бусад хүмүүстэй өрсөлдөж амьдрах тийм сэтгэлгээнээс аль болохоос татгалзах нь зүйтэй. Тэгэхээр нэг хэсэг сошиалаар юу гэж явсан бэ гэхээр за чамааг унтж байгаа хооронд өрсөлдөгч чинь эрт босоод ажлаа амжуулж байгаа.
За чамааг нэг ном уншиж байхад өрсөлдөгч чинь 5 ном уншиж байгаа гэх мэт мэдээлэл маш их явсан. Яг үнэндээ энэ маань ингээд бид нарыг одоо өөртөө сэтгэл хангалуун бус байх, за өөрийгөө голох, өөрийгөө буруутгах, өөртөө тааламжгүй хандах гэх мэт мэдрэмжүүдийг үүсгэдэг. Тийм учраас та өөртөө сэтгэл хангалуун амьдрах нь чухал болохоос биш, ямар нэгэн байдлаар бусадтай өрсөлдөх одоо сэтгэлээр хандаж амьдрахгүй байгаа шүү гэдгийг санах нь чухал юм аа. За тэгээд дараагийн нь болохоор хит их өндөр одоо биелэгдэшгүй зориг тавихаас зайлсхийх. Тэгэхээр энэ маань бид нар тухайн одоо тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх үед сэтгэлээр унах, за урам хугарах, өөртөө бас сэтгэл хангалуун бус байхад нөлөөлдөг учраас та хит их өндөр зорилт тавихаас зайлсхийгээрэй. За дараагийнх нь одоо нэг зүйл юу вэ гэхээр та хийж байгаа жижиг зүйлсээсээ ч гэсэндээ одоо ямар нэг байдлаар тэр сэтгэлийн баяр баясгал, за таашаалыг авч сурах маш их чухал байдаг. За тэгээд мөн ямар ч ажилдаа байсан та заавал завсарлага авч амарч өөрийнхөө хийх дуртай зүйлсэд цагаа зарцуулаарай. За хит их ачаалалтай, хит их ингээ завгүй байснаас болоод бид нөгөө амьдралын тэр хором, мөч бүрт одоо баярлах, за тэр нь ингээ сэтгэл хангалуун байх, баяр жаргалыг авах гэдэг тэр гол утга учраа алддаг талтай. Тийм учраас та аль болох одоо өөртөө nice хандаад, өөртөө одоо сайн хандаад, та өөрийнхөө хийх дуртай зүйлсэд ч гэсэндээ цаг завыг гаргаад үүнээсээ та тэр таашаалыг одоо баяр жаргалыг мэдэрч амьдраарай. За дараагийн нэг зүйл юу гэдэг вэ гэхээр аз жаргалтай хүмүүс илүү их тийм өөдрөг, урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байдаг бөгөөд түүнчлэн амьдралд гарч ирж байгаа ямар нэгэн саад бэрхшээлийг маш сайн даван туулж чаддаг. За түүнчлэн өдөр тутамдаа та дасгал хөдөлгөөн хий. 15-аас 20 минутын дасгал хөдөлгөөнийг хийснээр энэ нь бидний дотор аз жаргалын тэр гормон буюу дааврыг ялгаруулдаг. Тэгэхээр таны сэтгэл санааны байдлыг илүү их дээр, за өөдрөг байлгахад тусалдаг гэсэн үг. За түүнчлэн та альва зүйлийг заавал төгс төгөлдөр байлгах гэж хичээж одоо хичээхээс та зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр төгс төгөлдөр байдлыг та өөртөө болон бусдад шаардах тусам за эндээ хүрч чадахгүй байгаа тохиолдолд сэтгэл ханамжгүй байхад бас нөлөөлдөг. За одоо түүнчлэн та өөрийгөө хэр их одоо аз жаргалтай хүн бэ гэдгийг нэг дүгнээд үзээрэй. Одоо 0-оос 10-ын хооронд дүгнж үзэх юм бол та хэр зэрэг аз жаргалтай хүн гэж өөрийгөө дүгнж тодорхойлох вэ? За үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ? Тэгвэл би илүү их аз жаргалтай байхын тулд за саяны миний дурдсан зүйлүүдээс та аль зүйлийг илүү их хийж болох вэ гэдэг дээр тунгаан бодож одоо эргэцүүлээрэй гэж хүсэж байна. За хэрвээ танд эдгээр одоо зөвлөгөөнүүд маань таалагдсан бол аль болох олон хүмүүст одоо хүргэх үүднээс шеэр хийгээрэй гэж хүсэж байна. За та бүхэнд аз жаргалыг хүсэж байна. Баярлалаа.